Хөөхтэй дэлжис төрийн бус байгууллага төлөвлөж байна. Зүнж зарин даш дурж, хос баяр, бадгаа, батулга нар сар шинийн бэлэгт сайн өдрүүдэд та бүхэн дээрээ хүрэлцэн ирж 10 цагаан буян ол зомгийг тань дуудаж, гал боломж тахиж, хиймэр сүлдийг сэргэн жилийн заслыг хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 33 44 44 89 27 50 99 21 26 16 дугаараас лавлаарай. Сайн үйлс буян заяа дэлгэрэх болтугай. Ургах нартай уралданхан хүү төрлөө. Уйлаан хатаахан хүү төрлөө. Инрэлтэйж мэлэмрүүлэхэн хүү төрлөө. Алга зүрхийг нь хайлуулган хөрст дэлхийг хотойлгонхон хөх тэнгэрийг гүдийлгэнхэн хүү төрлөө. За намайг Болдын Батулга гэдэг. Одоо би эхээс тавуула айлын отгон баг хүү. Бага наснда одоо би чинь одоо 7 настай байхдаа ер нь л ихийн гараж машин дээр их гүйж хараж тоглодог байсан. Тэгээд одоо юм нөгөө нэг 100-ын ундааны бөглөө гэж байдаг ш. Тэрийг ингээд гэртээ очиод нэг хүүхдүүд ингээд зарим хүмүүс ингээд ундааныхаа бөглөөг хайцсан мөн тэрийг нь аваад гэртээ очиод нүдээ найзуудтайгаа хумбалц тоглоод тийм ээ одоо алган дээрээ ингээд нааш чааш ингээд ингэж авдаг тэгж тоглоом дээр мортл гэдэг тэр тоглоом би ер нь баг байхдаа айгүй их тоглоомд их дуртай байсан. Ер нь л ээжтэйгээ ингээд дэлгүүр хошоо маршаа ингээд явж байхдаа ер нь ээжээсээ зуурчин нэг тоглоом ээжээр явбал тэгээд тэр тоглоомыг авах гал ер нь зүтгэдэг л байсан. Тэгээд манай ээж аваад өгчдөг байсан. Тэгээд ер нь л би бас баг байхдаа бас их ер нь найз нөхдөйгээ бас уулзах нь ховор. Ер нь гэртээ л яг өөрийнхөө тоглоомоор тоглоод ер нь цагийг нэг тиймэрхүү л өнгөрөөдөг байсан. Ер нь баг нас нь эргээд бас нэг хүүхэд болчихвол сайхан юм болоо гэж бас хаяа боддог. Би амар юу штэ. Одоо имих зэгцэнтэй юмд айгуу дуртай. Гэртээ ороод ирэхдээ ер нь гэр ормын тийм ээ хүний нүдэнд нэг сайхан дулаахан харагдсан имих зэгцтэй тийм юмд их дуртай. Ер нь л баг байхдаа 10 жилдээ байхад хүртэл ер нь хичээл номдоо ингээл явж байхад ер нь миний ингээл дэвтэр ном яг л маргааш их бол ингээл яг л ингээд дараалаараа. Одоо маргааш монгол хэлний хичээл орноггүй монгол хэлийг нь хамгийн доор нь оруулаад тэгээд математик юу түүх гэл ингээд явдаг байсан. Хантайгаа одоо би суугаа 5 жил болж байна. 5 6 дахь жилийн хоног үргэлж байна. Тэгээд одоо би нэг охинтой 4 настай охинтой тэгээд ер нь миний одоо хань ижил чи ерөөд айгуу сайхан юм шүү дээ. Баруун зүгийн нутгийн хүн баггүй юу. Тэгээд ер нь айгуу амьдрал дайчин тийм ээ бас л надын бас болж бүтэхгүй байгаа тийм юмнуудыг бас хажуунаас нь зүүлж ер нь миний дандаа арт талд явдаг хүн. Одоо энэ төргөөр явж яхад мөн ч гэсэн одоо тийм хамтдаа явж байхдаа ер нь надад айгүй их зүйл захиж хэлдэг. За ингээрээ тэгээрээ одоо ингээ шүү тэгээ шүү гэхээр яг тэр зарчмаар нь бас ингэж явхлаар бас манай хань зүйл их мундаг хүн байгаа. Тэгээ яг л энэ амьдралын төлөө гэсэн тийм сэтгэлтэй.
тийм хүн байна. Ерөнхийдөө гэр бүлтэйгээ аль болох хамт байхыг л боддог шүү дээ. Тэгээд өөрөө хүн амтнаа одоо ирсэн хүмүүсийгээ үзэж дууснаа дараа сайхан амраал ер нь л гадуур нэг явдгүү дээ. Гэртэл аль болох нэг цаг зав гаргаад хамтдаа сайхан гэр бүлээрээ халуун хоолоо идээд цаагаа уугаад ингээ явах над заргал. Аав болох мэдрэмж бол хамгийн сайхан. Яг тэр үед бол миний хамгийн сайхан мөч байсан. Тэгээд би энийг хүмүүс би нэг цөөхөн ярьж ирсэн юм тийм найзууд мэднэ. Яг их нэргээ анх төрж явахт би айгүй сандарч ирсэн. Бас амар имэж байсан. Тэгээд нөгөө яг их нэргээ төрж явахт би модон дээрээс би харж ирсэн. Хүүхдээ яг анхны хүүхдээ хүлээгээд тэгээд би тэгэл тэнгэр ангаадаа би даатгаад тийм ээ. Өрөвтэй юм сайхан мэдлүүлж өгөөрэй гэх тэнгэр ангаадаа даатгаа. Тэгээд яг их нэргээ тэр мэдрэмжийг ерөөсөө би мартдаггүй. Тэгээд яг модон дээрээс хараад бууж ирээд би нэг найзаагаа тэрээд би уйлжсэн. Тэгэл 3 ил 500 охинтой боллоо гэдэг. Ер нь тэр мэдрэмж надад хамгийн сайхан байсан. Би Монголоор гоёдаг. Хөх Азийн сэжин дээр ирж буцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шамдны талиог хулантай хамт булаалдаж аршаа намсах юм учир би Монголдон мэндэлсэн. За би уг гарвал юу нэх одоо яг миний талаас бууж байгаа тэнгэр маань болохоор одоо эцэг өвд одоо аав нь болохоор булганы хүн байгаа. Тэгээ булганы сайхан сум юм. Уг гаралтай хүн би гэхдээ манай онгод бол яг тэр зүгээс бууж байгаа. Одоо булганы бугут гээд хошуу байсан эртээр үед тэр хошуунаас бууж байгаа. Тийм одоо булганы харьяатай л хүүдээ өөрийгөө би. За би ерөөхдөө энэ сайхан Монгол улстай монгол хүн болж төрсөндөө би их бахархдаг. Юугаараа бахархдаг вэ гэхлээр би ерөөхдөө одоо өөрийн эцэг өвгдөө надад эцэг өвгдөөс мэдээ тэнгэрээс надад онгод тэнгэрийн буян шиг гэдэг зүйлийг надад заяасан болохоор би тэр зүйлээрээ бахархдаг. Бас өөр зүйлгээр би уул ус тэнгэр хангаагаа тийм энэ сайхан цэнгэг агаарайгаа би бас ингэж нэг амсгаа авахтаа бас тэр зүйлээр би маш их бахархдаг. Бид бүгд эцэг өвгд бидэд энэ сайхан газар шороо уул ус энэ сайхан өв соёлыг бидэд үлдээсэн. Бид нар зөвөр энэ зүйлийг цаашдаа одоо өргөжлүүлээд авч явж байгаа өрсүүд нь бол бид нэрээ. Тэгээд энэ зүйл дээр зөвхөн энэ өвөл дэгцээс уламжлалт ирсэн ёс гэдэг маань бол зөвхөн миний Монгол улс маань болов уу гэж би боддог. Тэгээд Монгол хүн болж төрсөн гэдэг бол маш юм ховор завшаан гэж би боддог. Одоо бол би ингээд Монгол улстай Монгол эх орондоо би байгаадаа маш их бахархдаг. Миний Монгол орн маш сайхан тийм ээ. Одоо уул ус хангаагийн нархтал маш сайхан. Тэгээд дээд тэнгэрээс бас эцэг өвгтөө би 5 6 жил би болснондоо бас би одоо ингээд өдөөж эрэхтэй болоо бөөлөө явж байгаадаа бас би бахархдаг. Тэгээд тийм байна. Дөрвөн уулаад би их шүтэж явдаг. Тийм ээ. Одоо сонгон хайрхан, баян зүрх, чингэлтэй Баянгол гэдэг энэ сайхан дөрвөн ууландаа ер нь би нэг бөө хүн болсных энэ дөрвөн уулаа нэг ядаж дахихгүй маа гэхэд ер нь тэр дөрвөн ууландаа би үргэлж мөргөж явдаг. Цайныхаа дээжийг өргөн, эдээ будааныхаа дээжийг өргөн. Энэ ууландаа л би их ер нь сүсгэлж явдаг шүү дээ. Энэ дөрвөн сайхан ууландаа. Бас Монголын минь ард түмнийг ингэ сайхан ивэж авч явж байгаа юм болов уу гэж би боддог юм. Сая би энэ 100 ер нь л их хөдөө гадаагаар их явсан. Тэгээд энэ зүйл ер нь л яг өөрийн нүдэрээ тэр зүйлүүдийг харж баясаж бас тэр зүйлүүдийг их шохооргосон. Манай Монгол орн их сайхан хэд баялагч байгаа, сайхан тийм ээ. Одоо байгаль сайхан үзэмж, гоо үзэмж гэж үзвэл ихтэй тийм сайхан хангаа нутагтай сайхан Монгол дүн байгаа. Тэгээд би сая Зунжангаа явахдаа ер нь бол би Баянгор аймгаар их явсан. Баянгор аймагт очиод ер нь би Баянгор аймгийг
сомуудаар нь ер нь яг бүрэн бүтэн тойрсон нар зүв тойрч явсан. Тэгээд яг тэр зүйлийг тойроод явж байхад ер нь одоо би энэ зүйл дээр ярихад одоо тийм ээ Монгол хүн бол төрснийх яг өөрийн ёс жаяг гэдэг зүйл байх хэрэгтэй. Энэ зүйл дээр яг тэр хөдөө орон нутагт харахад яг тэр зүйлийг би зарим сум дээр нь би олзаарсан. Зарим сум дээр тэр зүйлийг хэтэрхий хойш тавьсан мэл. Яагаад ингэж юм бэ гэхээр за нэг сум дээр би яваад очсон л да тийм ээ иргэд маань намайг маш сайхан хүлээж авсан. Наваас та ийм хүмүүсэнд их баярлж байна тийм ээ уул усаа надад танилцуулаад их сайхан хайрхантай тийм ээ их сайхан гол горхтой тийм сайхан нутагт би очсон. Тэгээд тэр нутагт очиход ер нь бол хүмүүс надад өөрсдөө хэлж байсан богд дуул гээд байдаг Баян онгорт. Одоо богд гэ сум байдаг. Яг тэрний яг уртаа талд нь их сайхан сүндэрсэн их том сайхан уул байдаг. Тэр зүйл болохоор ер нь хүний хүсэл биелүүлдэг уул гэж байгаа. Богд гэдэг айгүй том бүр өргөн тийм ээ харахад зүзэмжтэй. Тэр их энергитэй бол над айгүй сайхан мэдрэмж төрсөн. Тэгээд тэндээс бас би өөрийнхөө алдсан энерги бас нэг нөхөд авчтай юм уу гэж бодоод тэр зүйлээ сайхан мөргөс өгдөөд яхад айгүй их энергитээс тэр үүл ингэж татдаг юм байлаа. Үүр татаад өөрийгөө ер нь нуудаг тийм уул юм байлаа. Ер нь ингээд зураг мураг ингээд ав ихлээр ус өөрийгөө ахуулахгүй ингээд үүл ингээд өөрөөрхөө ингээд татчихдаг тийм уул. Тэгээ Баян онгорт явахад хүмүүс ард ирднээс за тэгээд тэр сайхан богдгээ сумыг өнгөрөөд явж байхад Баянлэг гэдэг нэг сайхан сум дээр очсон. Тэн дээр бас ер нь л бас одоо манай мал дээр байгаа малчт маань бас ер нь бас жоох ёсоо алдсан мөлий тийм ээ. Эртээр байсан манай эцэг хүүхд минь адуу малаа тийм ээ хураахта өөрийн сайхан унаагаа үлгэлөөд сайхан тийм ээ өөрийн унж явдаг хүлэг мороо хүлэглөөд тэр зүйлээ явдагс. Одоо яг тэр зүйлийг ингээд нүдээр харахад тэнд сум байсан 180% мотоцикл. Би тэр зүйлийг аягүй гайхсан. Тэгэл сигналдаа мороо одоо туугаа явж байхдаа сигналдаа хоноо туугаа явж байхдаа сигналдаа тэгэл ууг нь өөртөө би дэ асуусан. Яг та үүд ингээд ийм мотоциклаар ингээд юм байсан чи энэ л амар юм биш. Уул хаданд ингээд хон ямаа гараа явцдаг. Морчи явж өгөхгүй гэд эцээдгээд тэгэд энэгээр ингээ гараа явчихаараа ер нь бол амар буулгаад ирдэг гэл ер нь айгүй бүх юмыг нэг амарчилдаг л болсон байлээ. Тэгж би харсан. За тэгээд өөр тэгээ байгаль хангаагаараа сайхан зүйлийг үзөө явж байхад бас нэг сэтгэлд бас нэг хүндсэн нэг зүйл байсан. Энэ зүйл бол овоо байсан. Уг нэг сайхан том овоо босгосон байлээ л дээ. Тэр ямар нэртэй бол одоо би санахгүй байна. Гэхдээ мэддэг хүмүүс нь байгаа хаа их сайхан овоо нутгийн ардууд нь тэр овоогоо их шүтдэг юм байлээ. Тэгээ тэр овоон дээр нь ингээл эргэн тойрон архины шил тийм ээ ундаа савны лааз бүглөө юу вэ тамхины иш тамхины хайдас гэл эргэн тойронд нь тийм юм хайцсан мэс. Яг тэр зүйл дээр би айгүй хэмжиглсэн. Овоо гэдэг зүйлээ шүтэж чадахгүй байгаа монгол хүмүүс яаж цаашдаа өөрсдөө ёс заншлаа хамгаалж явах вэ гэдэг зүйлийг би бодсон. Энэ зүйл дээр тэгээд яахлаар овоо гэдэг зүйл минь ерөнхийдөө тэр хүнийг дааж явдаг зүйл. Тэгээ хүн яах гэж явсан дээр очиж чулуу өргөдөг юм. Өөрийнхөө хүслийг л тэмдэглэж байгаа. Тэмээ ажил төрөлд орох гэж бол ажил үрсээ даатгаад үр хөвгтөн жаахан өвдөж авсан юм уу ханичлан сал сарнсан юм тэндээс очиж гоодаг. Овооны эрх нь танд олзны эрх нь мандаа гэж манай монголчууд бүгд л хэлдэг. Тэр зүйлийг зарим нэг одоо Монголын ард түмнээс жоохон буруу эргээр ойлгодог юм шиг байгаа. Энэ зүйлийг маш нухацтай бодоод ингэж явбал бас тэр овоо гэдэг зүйлээ нэг хүндлээд эргэн тойронд нь тийм ээ архилаад юуныхаа юмнуудыг хаяхгүй хогс аваа тийм ээ. Хажууд нь билээхэн хогны сав тавьсан багцсан л гадуур нь ингээл хайцсан, тамхины ишээ хайцсан, юу арх юуныхаа шилийг хайцсан. Тэгээд одоо нөө хөлд орсон хүн тагаа аваачаа тавьчихдаг шүү дээ. Тэгээд аваар осолд орсон бол машиныхаа нэг юмыг аваачаа тавьчихдаг. Овоо тэр газар зүгээр тэр газрыг хогийн сав болгосон байгаа. Тэгвэл за тэнд аваачаа тавьчихдаг гэсэн тэгэхээр хөл их сайхан болдог гэсэн улам төл өвдөн шүү дээ. Тэгэхээр тэр таяг гэдэг зүйлийг яах вэ? Хадгалж шүү дээ. Тэрийг гэрийнхаа хаад чимнийг болон тавил хадгахгүй овоонд авчиж өргөйгээл машин тэргэн одоо аваар осолд орохлоор машинаас нэг юм салгаж аваачаал ста их баярлаа гэд ахиж битээ нэг юм болгоосоо гэсэндээ авчиж зөвл тэрийг хогисоо болгосон юм. Энэ зүйл дээр би бас маш их хэмзгэлсэн. Манай монголчууд маань голоо дандаа дагаж өгсөж буудаг байсан. Голын урсгал дагаж буудаг. Одоо тийм ээ хөдөө орон нутгаар ер нь ингээд явж байхад ер нь айлуу тийм байдаг. Одоо нэг дов дээр ч нэг гэрээ байсан ч юм уу. Тэгээд ер нь уулын дандаа билэр ерөнхийдөө одоо монгол хүмүүс маань голоо уруудаж биш одоо манай монголч одоо манай Улаанбаатар минь гэсэн ерөнхийдөө голоо өгсөж
хөгжиж байгаа тийм ээ. Ялангуяа зүүн тал руугаа их хөгжиж байгаа. Ер нь манай монголчууд нүүдэл суудлын хийхдээ ерөнхийдөө дандаа ингэж голоо өгсөж одоо өөдлөх хайс үүднээсээ гэдэг шиг тийм ээ. Тэр зүйл дээр ерөнхийдөө манай монголчууд эсдэр үеэсээ гол гэдэг зүйлийг дагаж урсаж биш голынхаа эсрэг урсгалынхаа өөдөө ингэж өгсөж одоо нүүдэл суудал хийж явдгаас тийм уламжлал ёстой юм байлаа. Тэр зүйлийг ер нь миний өвөг дээд сонгод маань бас тэр зүйлийг бас бидэнд хэлж байсан. Тэгэд энэ зүйлийг ер нь манай монголчууд голоо уруудаад ер нь голоо уруудаж буунаа гэдэг нь болохоор ерөөхдөө уруудаа хошоо байхын шинж. Голоо аль болох өгсөж буугаад тийм ээ. Өгсөж одоо нүүдэл суудал хийвэл ерөнхийдөө одоо өөдөө дэшээ дэвших гэдэг тийм утгатай тийм үхэллэг юм байлаа л да. Тийм. Одоо нүргэл байр зүрхэхдээ юу өрөх вэ гэдэг нь зарим одоо энэ зүйл дээр хүн ер нь хөх тэнгэртээ сүү өргөж байл зүгээр. Зарим нэг хүмүүс нь архич өргөдөг хүн байгаа. Өөрийн удам мөксаандаа тийм ээ онгод тэнгэрээ саахан буулгаад авцсан одоо монголчууд нь түн байгаа. Тэр хүмүүс зарим нь арх өргөдөг, зарим нь сүү өргөдөг, арх өргөхөөр ингэдэг гэсэн, сүү өргөхөөр бас ингэдэг гэсэн, итэг өрхийг зөөлнөдөг. Яг тэгвэл өргөл гэдэг нь хүний сэтгэлийн л өглөг байхгүй. Өргөлөө өргөж гинэ гэдэг чинь хүн одоо тийм ээ дээд тэнгэрт байгаа эцэг өвгдөө өргөлөө өргөж байх ёстой. Өөрийн яг нутаг хошуу тийм ээ нутаг хошууны хаа зөврөө өргөлөө өргөж тэгээд одоо алтан шаргал нарандаа бас хүн өөрийгөө даатгаж ингэж өргөлөө өргөж явах юм бол ер нь бол эргүүлээ тэр чинь буян болж ирдэг байхгүй. Өргөл өргөх ёс маань гэдэг нь болохоор одоо энэ зүйлийг бас л ингэж ярихад л эртээр үеэс л одоо манай тийм ээ юу минь эцэг өвгдүүд минь дайлаар мордохтой хүртэл тийм ээ араас нь сахад цайныхаа дээжийг өргөж тийм ээ энэ сахан улстай их зүйлийг эргүүлж авчираараа гэсэн ёсоор л тэр хүмүүсийн замыг нь цагаадах чинь гэсэн үг. Одооний бас өргөл өргөж байгаа хүмүүс бас өөрсдийнхөө нэг ёсны нэг нүглийг бас цагаадах чинь гэсэн үг. Хөх тэнгэртээ намайг өршөөгөөрэй гэд бас нэг буруу юм хийсэн ч юм байвал тийм ээ өршөөгөөрэй гэж өргөл өргөдөг хүн ч байгаа. Ер нь өргөл өргөлөө гэд хэлж буруудаг. Эргүүлээ тэр чинь буян болж ирдэг зүйл шүү. Мөнхтэй дэлчис төрийн бус байгууллага төлөвлөж байна. Зүнж зарим даш дурж, хос баяр, бадгаа, батулга нар, сар шинийн бэлэгцэн өдрүүдэд та бүхэн дээрээ хүрэлцэн ирж 10 цагаан буян ол зомдыг тань дуудаж гал боломж тахиж хиймэр сүлдийг сэргэн жилийн заслыг хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 33 44 89 27 50 99 21 26 16 дугаараас лавлаарай. Сайн үйлс буян заяа дэлгэрэх болтугай. Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Газрын охинтой гэрлэж нарны аягнаас цай уусан. Гашуун дарснаас хүртэж анхарлын орон дээр хөрвөөж үтсэн. Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж уулас сандалан үйлсээс дүүжин хийж нааддаг байсан. Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч одтыг сондор болгон хэлхэж цэцгийн толгой зүүж өгч явсан. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. За би анх одоо энэ бөө болоод би одоо 6 жилийн өмнө үзэж байна. Тэгээд хамгийн анх буссан цаг нь болохоор 2009 оноос ер нь өөрийн бид мэдэгдэж эхэлсэн. Энэ онгод тэнгэр гэдэг зүйл маань ер нь баг балчир байхад л 7 настай байхад энэ зүйл ер нь миний бид мэдэгдэж эхэлсэн. Юу вэ гэхээр ер нь нэг ойр дотны тийм ээ хүн одоо манай гэр орны ч юм уу ах トゥ хамаатан садуу хүмүүс бие хаана өвдөж тийм ээ ер нь л нэг амьдрал нэг л болж бүтэхгүй олонч үз хардаг хүмүүсээр зөндөө явсан. Тэгээд энэ зүйлийг би мэдээгүйсэн өөрөө тэгээд яг би энэ зүйлийг авсан юм нь болохоор 22 настайдаа би авсан. Тэгээд энэ зүйлийг анх ер нь мэдэхэд бол ер нь миний өөрийн би айгүй тэр зүйлийг мэдэрдэг байсан. Яг бол нэг
чихэн дээрэл нэг хүн ингээд юм яриад байгаа юм шиг. Яг миний баруун чихт одоо ч гэсэн ингээл хаяа ингээл хүн авдаг ингээ үзээ сууж байхад хүртэл миний чихэнд минь ингээл хүн ирээд юм хэлээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байсан. Тэгээд ер нь л бага бахта ер нь жоох юм мэдэрдэг, юм хүм ер нь жоохон хардаг. Их л бас жоох аймхаа хөвгтөөсөн би. Тэгээд яг энэ онгод тэнгэр гэдэг зүйлээ аваад би ер нь өөртөө айгүй ихтгэлтэй болоод дээрээс минь харж байгаа тэнгэр минь байгаа болохоор гээд ер нь л одоо тэр айдас гэдэг зүйлийг өөрөө дарж чадсан. Одоо би яг энэ бөөгийн замтлаар яваагүй байсан бол ерөөхдөө би одоо над нэг мэрэгжил байгаа. Би яг тогоочийн мэрэгжилтэй. Тэгээд ерөөхдөө бас яг энэ одоо адилхан залуучууд чигээл бас амьдрах гал ингээл явж л байх юм байна. Тийм өөр таарсан ажиллаа болоод ямар ч энэ гэр бүлийнхаа төлөө л ингээд ажил хийгээд явж байх байсан. Тэнгэрийн тамхтай улаач хүн гэдэг маань болохоор ер нь л энэ тэнгэрийн тамхтай улаач хүнийг ер нь яг төрөх цагаас нэхлээд одоо дээд тэнгэрээс тэр хүнийг ер нь л тамгалаад тэгж төрдөг. Одоо яг тэнгэрийн тамга гэдэг маань болохоор ерөнхийдөө одоо тэр хүний эцэг өвгд тийм ээ одоо аавынх нь аав ээжийнх нь аав юм ингээл эцэг өвгдүүд ерөнхийдөө одоо бөөгийн удамтай байсан хүмүүс. Бөөгийн удамтай байсан хүмүүс маань эргээд одоо сайн сайхан үйл тийм ээ зан үйл хийж явсан хүмүүс сайхан тэнгэрт очиод байхдаа одоо яг дөнгөж одоо өөрийн удмаас нь төрж байгаа шинэхэн хүүхдийг тамгалж төрүүлдэг гэдэг тийм ёстой байдаг. Тэгээ бөөгийн ёс өөр гэдэг шиг одоо улаачийн тамгагүйч төрсэн хүн байгаа. Одоо мэрэгчлэрээ ажиллах гэсэн ер нь бодол нэг хаяа төрдөг юм аа. Тэгээд нөө бөө хүн ч юм бол улаан махтай орооцолж болдгоо. Уг би өөрөө тэр их хоол их бас хоббитэй сонирхолтой. Тэгээ хаяадсан гэр бүлээрээ гэрийнхэнтэйгээ байхдаа эхнэр охин хоёртой бас нэг өөрийн гараар бас нэг амралтын өдрөөр нэг өөрийн гараар бас нэг хоол хийж дэмэ бас нэг гэр бүлээрээ нэг цагийг бас хөвгөлтөө өнгөрөх нэг тийм үг байдаг. Яагаад энэ мэрэгчлэр ер нь явж болохгүй вэ гэдэг нь болохоор ер нь бөөн улаан махтаа тэгээд ер нь тийм олон юутай тийм юмтай ер нь зурлаж болдгоо тийм цэрлс ёс байдаг. Тэр зүйлийнхэн дагуу л одоо би яг энэ бөөгийн зам мөрөөрөө л явж байгаа. Одоо тамгалагдсан гэдэг нь болохоор ерөнхийдөө баг балчир байхаас нь одоо тийм ээ одоо дөнгөж төрсэн хүүхдийг ер нь дээд тэнгэрийн тамхтай гэж төрдөг. Тэгээд ер нь л энэ яг ёсонд болохоор Монгол хүн болгоныг 3 сахиус дагаж явдаг. Харсан, малсан, сахисан гэсэн энэ 3 сахиус дагаж явдаг болохоор харсан гэдэг тэнгэр минь болохоор ерөнхийдөө дээд тэнгэрээс одоо өөрийн удам угсаа харж явдаг тэнгэрийг хэлж байгаа. А сахисан гэдэг нь болохоор ер нь хажууд иргэдэн одоо ер нь л одоо өөрийнх нь юунд болж өгдөггүй тэр болгонд нь жоохон тус тэмээ өгөөд явж идэг тийм бас тэнгэрийг л сагсан гэдэг тэнгэр маань болохоор яг өөрийн бие дээр онгод тэнгэр болж ирж буудаг тэнгэрийг л одоо яг сагсан гэж хэлдэг. Тэгээ яг энэ зүйл төрөл одоо яг улаач хүн тамгалагдаад ирэхдээ зарим нэг нь тамхтай байдаг, зарим нэг нь тамгагүй бас тэнгэрийн туяа гэдэг зүйл бас улаач хүнд байдаг. Яг энийг нэг мэлмийн нээгдсэн онгод тэнгэртэй улаач хүн л яг энийг олж харна. А зарим нэг хүмүүс нь бие дээр нь даалных нард минг ч юм уу, бүслэгийнх нард тийм нэг асар том минг ч юм уу, эсвэл тийм нэг газрын зураг шиг тийм минг тэр юутай төрдөг хүүхдүүд байдаг да. Тийм хүмүүсийг л ер нь л тамгалагдаж төрдөг юм болов уу гэж би боддог. Тэгээд бас бөө гэдэг маань ер нь их хөв завшаантай тийм сайхан зүйл гэж би боддог. Хүн өөрөө хичээгээд хүн бусдаар биш өөрөөсөө юм гаргаад өөрийн дотоод сэтгэл байгаа юм ал хүн яг амьдрал дээрээ гаргаад ирэх юм бол одоо юунаас дутгааргүй амьдарч чадна л гэж би боддог шүү дээ. Бөө мөргөл бол шашин биш. Энэ бол зүгээр ёс. Бөө мөргөлийн одооны л хүмүүсийн бөөгийн шашин л гэж яриад байгаа юм зүйл. Шашин гэдэг нь болохоор одоо манай буддизмын шашин гэж байна тийм ээ. Энэ бол яг шашин. А бөө мөргөл гэдэг нь болохоор бөө мөргөл тэнгэр ангаа уул устайгаа харьцаж тийм ээ. Ан амьтантайгаа хилцэж ярилцдаг зүйлийг бөө мөргөлийн ёс гэж байгаа. А бөө мөргөлийн ёс гэдэг нь бол дотроо маш олон зүйл байгаа. Энийг ер нь одоо манай Монгол орнд зөндөө олон сайхан бөөгийн талаар судалж ярилцдаг хүмүүс байгаа. Бадарчгаа гэдэг манай сайхан Ахмад тийм ээ бөө судлаач ах минь байна. Тэгээд ер нь л сайхан ингээд нэрийн дурдаад явал сайн хүмүүс ер нь л яг бөө гэдэг зүйлийг ер нь судлаад өөрийнхөө бүр нэг оюун бодолтой бүрдээ зарим нэгэн хүмүүсийн толгойд нь юм хийж өгөө зарим нэг хүмүүсийг бөө гэдэг чинь тийм биш шүү гэдэг талаас нь харуулах гэсэн тийм чих хандлагыг л ерөөхдөө хүмүүст ингэж харуулах зорилгоор тийм байдаг баг. Тэгээ бөө гэдэг зүйл бол ёс бөөгийн шашин гэж бол байдгуумаа гэж хэлмээр байна. Тэгээ чөлөө цагаар ер нь над чөлөө цаг гэдэг зүйл ер нь хавархал байдаг та өглөө тэгэл нар мандахлаар тэгэл
хүнээ хүлээж авна. Тэгээ над дээр айгүй хүмүүс бас Монголын ард түмэн намайг их зорж ирдэг. Тэгээ тэр хүмүүстээ бас өөрийн тийм ээ чадах мэдэх зүйлээрээ бас тус хүрэх гэ засал ном хийх тийм ээ үзэж харах янз бүрийн тийм зүйлүүд байдаг. Гэхдээ хаяадаа бас нэг чөлөөт цаг гарнаа. Тэгээ тэрийг бол аль болох бас нэг найз нөхдөөгөө хамтдаа нэг тийм өнгөрүүлэх тийм үе байгаа. Тийм ээ хамтдаа одоо тоглох ч юм уу, сакс тоглох тийм ээ заалав сайхан хөлсөө гартлан сайхан сакс тоглох нэг тийм үе байдаг. Ер нь гэхдээ зав гэдэг зүйл ер нь бас надад ер нь ховорхон. Өглөө орохын нарнаас бөөж эхлээл ер нь шөнө хараа бүрээд л дуусдаг. Тийм үүтэй байгаа. Одоо над дээр би тийм ээ бөө болоод ингээд яахтаа над дээр ирж байгаа хүн болгон л зовлонгоо ирдэг. Би тэгээд зовлон зүтгүүрийг ингээд сонсоод надад бас тийм ээ эйгүү тийм сэтгэлийн гэж юм байна штэ. Тэр зүйлэнд би одоо хүмүүс ирээл тэ өнөөдөр би инглээ өчтөр би гэсэн тэр өдөр би тэр хүнийг алдчихлаа. Хань жил минь ингээ явцлаа, үр хөвгт минь ингэчлээ, ээж аав минь өвдөж хавдаад байна гэсэн хүмүүс айгүйх надад ханддаг. Тэр зүйлийг сонсоо сууж байгаа. Гэхдээ би сэтгэлийн хаттай байдаг. Тэр хүн надад өдөөс хараад би тэр хүний юмыг хэлээд байгаа, тэр хүн үйлээд байгаа би дагаад үйлгүй шүү дээ. Аль болох би тэр хүний сэтгэлийг засгаж тийм ээ энэ ширээний ад би суудаг байхгүй. Тэгэхгүй одоо хизээж над дээр хүн жаргалтай байна гэж орж ирдэг. Өнөөдөр ёстой би жаргалтай байна. Харин бөө болсных би тэр хүний зовлонгийн жоохон ч гэсэн инглээд өгчих юмсан гэсэн сэтгэл би өөрлөж явдаг болохоор л энэ зүйлдээ би маш их бахархаж явдаг. Тэгээд бас нөгөө нэг саний өөрөө ч асуусан асуултанд ер нь хариулахад хүн болгон л одоо юм бохондл байна. Энэ зүйлийг хөв хүн өөрөө бий болгоод байгаа байхгүй. Зүгээр нэг хүн ирээд гатгаад байгаа байхгүй тэр хүний. Та ингэж амьдраад байна штэ. Ингэж амьдрах ёстой юм шүү гэж. Хизээч за яг амьдрал зарим нэг хүмүүс амьдралаа хүнээр заалгадаг ч хүмүүс байна. Өөрийн бодлороо бас авч явж байгаа мундаг сайхан хүмүүс ч байгаа. Тэр хүмүүсийг би бас харахлаараа бас бахархдаг, баярлдаг. Бас нэг өвчтөе зовлонтой хүмүүс хин хандхаа мэдгүй, яахаа мэдгүй тийм хүмүүс бас их байдаг. Тэр хүмүүс л ер нь одоо энэ одоо нийгмээсээ болоод тийм ээ одоо хүрээлэн байгаа хүмүүсээсээ болоод ер нь өөрийгөө их готролд оруулдаг. Зүгээр л энэ зүйл дээр хүн сэтгэлийн хаттай гэхлээр өнөөдөр зүгээр энийг зангидах биш. Оюуны ухаанаар энэ зүйлийг бодох хэрэгтэй. За өнөөдөр нэг ажил хийлээ гэхэд маргааш юу хийх вүлээ тийм ээ. Маргааш гэдэг зүйлийнхаа дахиад цаадах нэг өдрөө хараад за маргааш ингэж юм чи нөгөөд нь бийдэгчээ. Тэгээд нөгөөдөд тэгчих бас тэрний цаад өдөр ингээ явчаа гэдээ явбал ер нь болно. Би тэнгэрт тангар хүрсэн бөө хүн. Над дээр ямарваа нэгэн өвчтөе зовлонтой хүн ирэхэд би чадахгүй, би болио гэсэн тийм надад ер нь чиг хандлага өөр байхгүй. Аль болох л орж ирсэн хүмүүсийгаа тийм ээ инээмсэл сайхан ухтаж аваад за танд юу тохиолдсон тийм ээ юу нь болж идэггүй асуух юм чи юу вэ? Эхлээд би хүнээс асуухгүй. Яагаад гэвэл би эхлээд орж ирсэн хүнийг үзэж өгдөг. Тийм ээ өөрийнх нь жил усыг нь сонсоод тийм ээ тэгж байгаад ер нь өөрийнхөө төлгийг хаяад ингээд яаж тэр хүний ер нь бүх юм гаргалгаа нь гараад байна. Дээд тэнгэрт миний эцэг өвгд байгаа болохоор би одоо яг өөрийн онгод тэнгэрөөр би өөрийнхөө ааваа гэж боддог. За тэгээд энэ хүн болж төрснийх бас одоо эр хүн болгонд л хөөрөг байдаг тийм ээ. Тэгээд энэ хөөрөг гэдэг зүйлийн талаараас миний өвгдээд сонгод тэнгэрнээс надад ярьж хөгж зөвлөж байсан юм аа. Тэгээ та бүгдээ бас багахан хэмжээний хөөрөгний ёсны талаар та бүгдээ ярьж өгөө. Тэгээд ерөөдөө стер үеэс манай монголчууд эр хүн болгоно л биенийхээ амар мэндийг мэдж энэ хөөрөг гэдэг зүйлийг зөрүүлдэг юм ёстой. Тэгээд ястан үндэстэн болгоныг өөр ингэсэн ёс чаях та. Тэгээд энэ талаар та бүгдээ бас тавчаа ярьж өгөө гэж бодож байна. Тэгээд хөөрөг гэдэг зүйл маань ерөнхийдөө одоо тийм ээ айлчин гүйчин ирсэн тэгээ одоо настай буураа хүмүүсийг хүндлээд одоо энэ жилийнх нь амар мэндийг асууж бас хөөрөг зөрүүлдэг юм ёстойгаа. Тэгээд хөөрөгний толгоогоо ерөнхийдөө ингэж нэг одоо налуу ингэж хөөрөг зөрүүлдэг шүү дээ манай монголчууд. Энэ болохоор ерөнхийдөө одоо биенийхээ амар мэндийг мэдж байна гэсэн тийм ёстой. Тэгээд энийг бол хүн болгол мэдж байгаа. Тэгээд ерөнхийдөө хөөрөгний бас хөөрөг зөрүүлэх ёс минь дотроо бас олон янз байгаа тийм ээ. Одоо биенийхээ амар мэндийг мэдэх эртээр үед манай өвгдөөс биенээсээ одоо тийм ээ одоо малын одоо мал ахуу ингэж нэг биенээсээ асуул сурж ирэхдээ бас гуйж ирэхдээ бас ингэж одоо хөөрөг зөрүүлдэг ёстой юм байлаа. Тэгээд энэ бүр одоо энэ хөөрөгнийхөө толгойг нь бүр ингэж налуу бүр гаргаж ирэхлээр ерөнхийдөө одоо тийм ээ танаас би одоо ингэж өөрөө чинь хурдан сайхан хөлөг юм уу эсвэл сайхан мал авах гэж ирсэн хүн ингэж гуйлтын юугаа ингэж илэрхийлдэг байсан.
Одоо манай хөөргнөөс нь тэгж ярьдаг. Тэгээд үс сансан гэж хүн байдаг тийм ээ. Одоо тэр зүйлийг та бүхэн мэдж байгаа. Үс сансан хүндээ хөөргнийхөө толгойг нь ингэж доош нь дарж ингэж өгдөг. Одоо тийм үү одоо хүнд муу санаа ч юм уу одоо тийм үед одоо хөөргний ёс төр ингэж үс сансан үедээ нэг ингэж дарж өгдөг тийм ёстой. Тэгээд ерөнхийдөө одоо хөөрг маань дотроо олон янзын юутай байдаг. Тэгээд та бүхнээс энэ хэв зүйлийг бас мэдээд авбал бас зүгээр юм болов уу гэж би бодож байна. За тэгээд намайг сайхан энэхүү сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсан TV10-ийн нийт хамт олондоо та бүхэндээс маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүгдийнхээ цааштай амьд ажилд нэмээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд та бүгдээ маш их баярлалаа гэж хэлье. Би Тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн. Тэнгэр эцгийнхээ зүрмэлхийн зур тэрхэн зурын зүүдэг болж газар зэрлий дээр ирсэн. Сэрхтэн зэрэг би явна. Дэлчис төрийн бус байгууллага толиулж байна. Зүнж зарим даш дурж, хос баяр, бадгаа, батулга нар сар шинийн бэлэгцэн өдрүүдэд та бүхэн дээрээ хүрэлцэн ирж 10 цагаан буян ол зомгийг тань дуудаж, гал боломж тахиж, хиймэр сүлдийг сэргэн жилийн заслыг хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88 33 44 44 89 27 50 99 тэгник 26 16 дугаараас лавлаарай. Сайн үйлс буян заяа дэлгэрэх болтугай.